Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цаав шиг. Таны итгэлт байдал юутай аваагаавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Шинэ сарын мэнд хүргье. Өнөөдөр бол 2025 оны 10 сарын 1-ний өдөр байна. Ахмадын баярын өдөр мөн тохиож ин тэг шинэ сар айлчлан ирлээ. Тэгээд хермоны шүүдэр нэвтрүүлгийг сонсдог ахмадуудаа Ахмадын баярын мэнд хүргэе. Ийхүү Итгэл радиогийн эфирээс хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Бэлгэнэр ажиллаж байна. Гадаа сэрүүхэн бүүдгэр өглөө эхэлж байна. Тийм байна. За тэгээд өнөөглөө таксигээд ээж охин хүү гурваар хөргүүлж ирсэн. За тэгээд ирж явах үед надад нэг банкны кодыг хийх гэж донслохоноос олоод ирсэн болохгүйсэн байхгүй. Тэгээд би хийдгээд орлоо ёо гэд ингэж хэлсэн. Гинт хажуудлынхаа хүүхдтэй чи ээжийнхээ дансны дугаарыг хийчихээ гэж хэлээд ингэж өгсөн. Би яг тэр үед нэг зүйл бүх зүйлийг яг өөрөө хийх гэж яг өөрийнхөө хүснээр байлгах гэж орлоо гэдэг нь тийм сайн зүйл биш. Яагаад бол Бурхан үргэлж бидэрт туслах хэн нэгнийг дэргэд байлгах юм аа илгээсэн байдаг гэдэг тухай өнөөдөр би жоохон бодсон шүү. Тэгээд бид өнөөдөр залбирлын талаар сурах болно. Бидний залбираач байхад өнөөдрийн надад өгсөн тусламжийг Бурханы ямар олон тусламж амьдралд орж ирдэг вэ? Бид түүнд үнэхээр талархахаас аргагүй шүү, тий? Тэгээд асуугаад байхад авч чаддгүй зүйл байхад асуугаачгүй байхад өчнөө олон зүйлийг Бурхан бидний амьдралд бэлдсэн байдаг. Тэгэхээр өнөөдөр бид хамтдаа өнөөдрийн нэвтрүүлэг, өнөөдрийн өглөөний цаг, өнөөдрийн энэ өдөр, өнөөдрийн энэ цаг агаар өнөөдөр тантай хамт байх хүмүүсээс Бурханы нэгэн гайхамшигтай бидэнд бэлдсэн өдрийг авах болно гэж. Тэгэлгүй яах вэ? Тэгээд цаг агаараар заримдаа ингээд сэтгэл санаа дагчдээ шүү дээ, тий? Тийм, дагж шүү. Тийм биш байгаараа эзэн ч гэсэндээ бүдгэр өдөр ч гэсэн ажиллаа хийж танд урам зориг өгөх болно. Үгээ өгч таны амьдралдаа чивсаар байгаа гэдгийг хэлсэн байна. Тэгээд өнөөдрийн үгийн цагаар судлах хэсэг бол үнэхээр сонирхолтой хэсэг. Тэгээд Иесусийн хариулт нь надад маш сонирхолтой санагдав. Тэгээд энэ тухай өнөөдөр үгийн цагаараа илүү гүнзгий судлах болно. Тэгээд Марк номын 2 дугаар бүлгээс бид нэр суралцах болно. Хэн бүгдийг мэддэг, сонсч ийсэн түүх байгаа. Гэхдээ өнөөдөр эзэн энэ түүхээр дамжуулан яг юу хэлэх гэж байна гэдгийг хамтдаа суралцъя. Тэгээд үгийн цаг эхлэхээс өмнө хамтдаа эзний өмнө ирж алдар магтаалыг өргөцгөөе. Би хинч бишээ таны өмнө амуйтэй аврагч Бурхан өчүүхээ миний төлөө таурiko таны өгсөн Can you
Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За өнөөдөр бид хамтдаа Марк 2 дугаар бүлгийн 5 дугаар ишлэл. Есүс тэдний итгэлийг хараад саа өвчтөнд хүүмэн нүгэлч нь уучлагдсан гэвэ гэж. Амен. Амен амен. Энэ түүх надад маш их таалагддаг байхгүй. Библиэлд ингээ өвдчүүд намайг горх руу оруулж төөрөмлөө оруулж хүн байсангүй тэ ингэсэн тэгсэн би очиагүй имлэг байхгүй уулзаагүй юу байхгүй гэдэг ингээд нэг юм хүмүүс өвдснийхаа дараа гаргадаг хандлагуудын талаар Библи маш тодорхой бичсэн байдаг. Ялангуяа Марк, Лук 2. За Лук өөрөө эмч байсан болохоор тэр ч юм уу бүр айгүй мундаг бичсэн байдаг байхгүй. Өнөөдрийн энэ хэсгийг бол бид нэр ер нь бол мэднэ. Та бүхэн өнөөдрийн энэ хэсгээр бас хүмүүстэй эзний талаар ярилцж байгаараа эзний төр сэтгэлийн талаар. Хүмүүс бие биендээ хийж өгөхийг хүссэн зүйл, Бурхан хүнд хийж өгөхийг хүссэн зүйлээрээ оронд ялгаа байгаад идэв. Заримдаа хүний Бурханаар хэлэхийг хүсэж байгаа зүйл нь зөв байдаг. Гэхдээ Бурхан хизээч одоо юу гэдэг нь те. За чи энийг л хүсэж гинүү те. За энийг л авдөө. Хүсэж байгаа юм аа. За баяртай гэж явуулцдаг. Тийм нэгэн одоо юм гэдийсэн байдлаар хүнтэй ханддаг нэгэн бол биш аа. Эзэн хүн эзнээс юм авах яг тэр үедээ юу ойлгодог вэ гэхээр би гуйгаад авсан нь энэ болохоос гуйгаачгүй байхад авсан зүйл миний амьдралд ямар их байдаг юм бэ гэдэг зүйлийг ойлгож авдаг ба. Асуулт бол та ямар нэг юм гуйгаад өөр юм авч ирсэн тохиолдол байх юм. Тэ? Та ямар нэг юм ингээд гуйгаад өөр юм авч ирсэн. Бид нэр Библийн түүхүүдийг мэдэн шүү дээ. Паул тэ би эдгэрмээр байна гэж миний нэгүсэл чамд хангалттай. Гэтэл Паулд эдгэрлээс чухал зүйл нь нэгүсэл байна гэж. Бурхны нэгүсэл түүнтэй хамт байна гэдэг нь тэр эдгэрээд магадгүй олон ийш тийшээ явна гэж бодсон баг та. Гэтэл тэр эдгэрхгүй байгаа ч гэсэн Бурхны нэгүсэл түүнтэй хамт байна. Түүний амнаас гарч байгаа үг түүний амьдралын толиосоор дамжуулж ямар олон хүн Христэд итгэлээд. Тэр олон хүмүүсийн Христ итгэл дээр ирэхэд Паулийн өвчнөд орсон саад болоогүй л аахгүй. Хүмүүс бид нар бол юу гэж боддог вэ гэхээр Паул идэгцэн бол бүр те бараг Монголд ирчихвэсэн бахаа та гэж бодож байгаа гэж. Гэтэл Бурханд үргэлж сайн төлөвлөв. Нэгэн залуу өвчтэй хэвтрийн саа өвчтэй болсон. Тэр залуу одоо хүмүүс хоол ундыг төхөлж өгч одоо асаргаа суулгаж өтгөн жингний зөөж те тэр залуу магадгүй сэтгэл санааны одоо маш их хүнд хэцүү байдалд орсон байж магадгүй. Эсвэл зарим нэг албатай юм шиг айсалдаг хүмүүс ч гэдэг би ах чинь байна, би тэр чинь байна те намайг асах хэвээр та нар ингэх хэвээр тэгх хэвээр гэд хөвтөжсэн ч байж магадгүй.
Гэхдээ би тэр залууг тийм муу нэгэн байсан гэж бол боддгоо. Учир нь түүний төлөө сэтгэл гаргаж байгаа 4 найзыг нь харах юм бол ямар хүний төлөө хүн тэгж явах вэ гэж. 5 найз байгаад нэг нь маш одоо харамсалтайгаар хэвтрээ өвчтэй болсон, саа өвчтэй болсон. Саа өвчин гэсэн үг те бодоод байдаг. Араа ингээд юу хийх ёстойгоо мэдээд байдаг, яаж гიშгэх ёстойгоо, яаж атгах ёстойгоо, те ямар хурд гарах ёстойгоо мэдээд байдаг. Даанч одоо биеийн өөртөө захирагдахгүй. Биеийн зарим хэсгүүд өөртөө захирагдахгүй болсон. Яг тийм өвчнийг хэлж. Хүсэж байгаа зүйл, мэдж байгаа зүйл олон байсан ч мэдсэн гэрээрээ гаргаж чадахгүй, хүссэн гэрээрээ хөдөлж чадахгүй тийм өвчтэй болсон. Тэгэхээр гэтэл Есүс Христ тэдний хотод ирсэн. Есүс танд ямар олон удаа ойрхон ирснийг та амьдралдаа хэдэн нэгэн өдөр ойлгох баха. Бид нар Есүсийг яг өөрт биднэрт хаяглагдаж ирсэн өдөр л ойртож ирсэн гэж боддог. Заримдаа бидний таньдаг одоо шинэ миний эхнэр ч юм уу, миний хүү ч юм уу те эсвэл манай цуглааны хэн нэгэн гэрчилж байх үед миний зүрх сэтгэлийг Есүс тогшохдоо хизээч байгаагаар илүү надад ойртож ирсэн байдаг. Есүс тэр хотод ирсэн гэдгийг сонсоод тэр 4 найз Бурхны хүү, зөнж, иш үзүүлэгч, бидний аврагч Есүс тэр эдгээс Назарын Есүс миний найзад хизээч энэ шиг ойрхон дахин ирэхгүй байж магадгүй. Одоо л түүнийг аваачдаг газар, одоо л түүнийг Есүстэй уулзуулж те идэх бол идгэж, идэхгүй бол харамсах юм байхгүй. Ямар ч гэсэн найзынхаа төлөө нэг зүйл хийсэн. Ийм зүйл болох хэрэгтэй байна гэд найзгаа аваад. Аваад очсон чинь холоос ингээл очир мочрагдаад нөгөө найз нь хилжсэн байж өгдөг те. Болидоо баярлаа, сэтгэлд баярлаа. Та яаж орох юм бэ? Хажууг нь харалтаа юм. Гэт тэгэл найзууд нь бүдий тэр байшин угаасаа Израилийн байшин гочийн намхан байшин тагцмыг юм. Намхан байшин байдаг боловч дээшээ гарсан шаттай байдаг дандаа. Тэгээд үчийн сэрүүнд хүмүүс байшингийнхаа дээвэр дээр сэрүүцэх байдлаар байдаг учраас одоо дээшээ гарсан дээр шатаар нь найзууд гарангуудаа тэр байшингийн дээврийг одоо цоолсон байна гэж. Тэгэхээр байшингийн Есүс ирээд байшин дотор нь хүмүүсийг эдгээгээд номлож байгаад гэрээ эзэн баярлж ирсэн баг. Гэтэл хүн хурж ирээд хаалгаар оруулж ингээд дээврийг чинь одоо цоолоод оруулчихъя гэж гойно гэдэг бол тэр залуучууд те хийж чадхаасаа ямар их зүйлийг илүү хийж байгааг бид нар харж байна. Өөр хүмүүс бол те за чи өөрөө тэгж бодож байна те угныг ойрхон л харагдаад байна да. Гэт ингээд буцаа авчихна. Гэтэл Бурхны хүслийг эрен хайхын тулд бидний хийх ёстой хамгийн ихний зүйл бол өөрийгөө үгүйсгэх байхгүй. Өөрийгөө үгүйсгэх. Та өөрийгөө мэддэг гэж бодох юм бол яг тэр найзуудын болчих байсан шалтгаануудыг л та мэдж байгаа шүү дээ. Энэ хүртэл авчирлаа болоо шүү дээ. Эннээс илүү яах юм гэж. Гэтэл дээврийн цоолё. Бүр цоолоод Есүсийн өмнө болгоё гэж. Гэхдээ дамнархтаа үнийг дээврийн цоолоо болгоно чинь багаар утгаж те одоо метр 60 метрийн харьцаатай эсвэл метр 60 70 см-ийн харьцаатай тэр одоо булсын нөх шиг нөх гаргаж ижил оруулах штэ. Тэгээ онгож ундахчул яах юм бэ найз байгаа бүр эдгэх гэж очсноосоо эсийн юм болоод яах юм бэ гэдэг ч юм олон бодлууд бол энэ бол бидний өөрсдөө бодож байгаа, өөрсдөө мэдж байгаа, өөрсдөө туршлагаж байгаа бидний мэдлэг, туршлага одоо те эсвэл бидний одоо итгэл эсвэл бидний одоо юу гэдгийг харизматай нэлээд холбоотой зүйл. Гэтэл Бурхан юу гэж юм хэрэг Бурханы хүслийг чи эрен хайхыг хүсэж байвал наад бүх зүйлүүдэд үгүйсэх гэж. Яг л би наад бүх зүйлүүдээс чинь давсан нэг юм. Мөн нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрч Бурханы хүслийг эрен хайх нь чухал. Гэхдээ энэ бүхэнд Бурхан оролцохгүй байснаас ийм юм болсон гэдэг бодлоо орхих хэрэгтэй. Бурхан бүх зүйлд оролцдог. Бидний одоо бүтээгүй биднийхээр болоогүй зүйлд хүртэл Бурхан оролцсон. Яагаад гэвэл тэр зүйл болох хэрэггүй байсан учраас Бурхан оролцож тэр зүйлийг бүтээгээгүй, тэр зүйлийг болиулсан, тэр зүйлийг бидний амьдралаас зайлуулсан гэсэн бодлоос ч авч хайсан гэсэн үг болж байна. Есүсээр эдгэлэхээр ирсэн тэр олон хүмүүс өөрөө идэхийг хүссэн ч хүмүүс туслахгүй байсан нөхцөл байдал өөрийнх нь эсрэг байсан тухай Библиэлд олон зүйл олон түүхүүд байдаг гэж одоо шинэ би түрүүн эхэлсэн шүү дээ. Шинэ одоо Сэрийн намын жанжин
Ванаас ирдсэн цэвэр тэнгэг гол мөрнөд зөндөө байдیں۔ Энэ нь Йордан шиг бохор усанд би 7 удаа болохаа тэгээд юу ялгаа нь юу байгаа юм бэ? Би нутагтаа 7 болгож штэ гэж хэлэх гэсэн боловч нөгөө зарцсан хэлдэг шин. Эзэнтэй. Хэрвээ таныг Йорданд 7 удаа болоход идэгнэ гэж хэлсэн бол та 7 удаа болгочаач штэ. Йордны усны талаарх мэдлэг те өөрийнхөө нутгийн ус цэвэр тунгалгийн талаарх мэдлэг, өөрийнхөө эрх мэдлийн талаарх мэдлэг, эсвэл одоо юу гэдгийг өөрийнх нь нутагт өөрт нь бялдавчилдаг тэр одоо хуурамч ишүүлэгчид болон Израилийн нутагт ирсэн чи гэрээсээ ч гарч ирэхгүй байгаа Бурхны ишүүлэгч Илиша энэ бүхний бүгдээрээ бодъё л да. Тэгвэл Есүс тэр найзуудыг зөвхөхгүй шүү. Нэгэнт над руу ирж байгаа бол бүр хүрээ тэр. Бүр дээвэр тоолоод найзгаа оруулаад ир. Би найзууд чинь итгэж байна. Тэрнээс гадна найзууд чинь та нарын итгэлийг хараад хийж ихийг хүсэж байгаа нэг зүйл байгаа гэж Есүс яг дотроо дортлон бодож ирсэн байх гэж бол миний хувьд боддог байхгүй. Өөр юм гуйгаад өөр юм авч ирсэн тохиолдол байгаа юу? Заримдаа ингээд бид нар ингээд залбираад гуйсан чинь бурхан өгөөгүй учраас бид юу гэж боддог вэ? Бурхан хүсэхгүй юм гэж. Тийм бурхан хүсэхгүй байгаа. Яагаад хүсэхгүй байгаа гэж? Танд хайртай болохоор таны амьдралд та тийм зүйл гуйгаад явж байгаа чи хүсэхгүй байгаа. Танд өгөхийг хүссэн өөр зүйл байгаа учраас таныг тэр өөр зүйлийг асуухын оронд өөр зүйл асуугаа яваад байгаа учраас тийм өгөхгүй байгаа. Харин энэ залуу үнэхээр өрөөлтэй байсан. Өнөөдөр бүгдээрээ бурхны ийм өрөөлөөр дүүргэн. Энэ залуу найзуудтайгаа хамт эдгээлэг хийх хүсэж байсан боловч зөвхөн дөрвөн найзын мэдгүй нэг зүйл байсан. Түүнийг Есүс хийсэн. Тэрний үхээр одоо бид нэг зүйлийг мэдэн ш. 1-р Коринтын 2-р бүлэг дээр үгж өгөөр хүний бодлыг дотор нь бос сүнснээс өөр ямар нэгэн мэдэх вэ? Түүнчлэн бурхныхыг бурхны сүнснээс өөр хэн ч хэсэг мэднэ. Бурхан бидэнд бэлэглэсэн юмсыг мэдхийн тулд бид ертөнцийн сүнсээ биш харин бурхны сүнсийг хүлээж авсан юм гэж. Тэгээ Паулус эдгээр миний дотор ажиллаж байгаа нэгэн гэж хэлсний үхээр тэр өвчтөй байгаа нэгэн найзуудынхаа итгэлийг хараад, найзуудынхаа Есүст итгэж байгааг хараад, бас найзуудынхаа өөрийнх нь төлөө хийж байгаа итгэлүүдийг харах үедээ тэр өөрийгөө нэг зүйлээр өгөөсгсөн. Би итгэх албатай хүн биш. Миний найзууд миний дотор юу болсныг, намайг яагаад өгдснийг, намайг яагаад ийм зүйлийг хүртэх ёстой нэгэн болсныг мэдчихэж байгаа. Мэдхгүй байгаа гэж бодож байна. Гэтэл нэг юм зүйл байна. Есүсийн өмнө буулгасан. За тэгээд бүгдээрээ тэр залууг эдгэрхийг хүлээж ирсэн чинь Есүс юу гэж хэлсэн гэхээр Марк 2:5 тэдний итгэлийг хараад саавчтанд хүмүүн нүгэлж нь уучлагдсан гэж хэлсэн. Тэр залуу өвчтөй хിവэрээ үдэлсэн ч нүгэл нь уучлагдсан бол тэр залуу эдгэрсэн гэсэн үг болж байна. Тэгэхээр эдгэрс зарим хүмүүс хөл гартаа ингээд бүх зүйлээ гар хөлөө удирдах явж байгаа юм шиг харагддаг боловч өөрийнхөө сүнс болон амьдралыг удирдах чадахгүй явж байгаа. Тэд нар гим нүгэл дотор өвчтөй явж байгаа. Тийм хүмүүсийг бодох юм бол энэ залуу маш их юугдж байгаа. Тэгээд хэлж байна. Есүс нүгэлжин уучлагдлаа гэж хэлэхэд найзууд зөвхөн найзгаа өвчтөй биш. Тэдний мэдгүй бурхан мэдэх нүгэлтэй гэдгийг тэр цаг мөчид мэдсэн. Гэхдээ мэдээд цаашид өргөжлүүлэн түүнийг үзэн ядах цаг байхгүй. Учир нь тэр яг тэр дээрөө тэднийг яг мэдхүүд бас уучлалыг бас авчиж байгаа. Тэр найзууд нь тэр найзгаа бурхан эдгэхийг хүсдэг, аврахыг хүсдэг бурхны ерөөлтэй нэгэн гэдгийг мэдсэн. Тэр 5 найз хэлхэлдээд тэр дамнуургаа өөрөөд буцаж явахдаа ямар жаргалтай байсан бол. Одоо тэр 4 найзад бас өршөөл бас хэрэгтэй. Хүний сайхан сэтгэл бурхан шагналыг үргэлж өгдөг байна. Тэгэхээр хэдийгээр бидний ойр дотны хүн мэдгүй ч гэсэн бурхны мэддэг олон гим нүгэл бидэнд байгаа. Тийм учраас тэр гим нүглүүдээс бол бидний ойр дотны хүмүүсийн бидний төлөө хийсэн олон зүйлүүд газар шалан дээр одоо янз бүрийн байдлаар үр дүнгүй өнгөрж байгааг бид нар харж байдаг учраас би яг одоо таныг бусад хүмүүс төвгөлж байгаа өөрийнхөө гим нүглийг бурхны хүлээн зөвшөөрөхийг уриалж байна. Тэгээд эрен хай. Бурхан танд өгөхийг хүсэж байгаа зүйл өгөхийг хүсэхгүй байгаа зүйлүүд байгаа боловч бурхан танд өгөхийг хүсдэг хамгийн ихний зүйл бол өршөөл гэдгийг ойлгож мэдэрэй. Үүний тулд өөрийгөө өгөөсгөж өргөлж бидний цайныг үлдэгч бурханд нээлттэй хандах хэрэгтэй. Бас бурхны илгээсэн тэр хүмүүс танд хийж өгөхийг хүсэж байгаа зүйл та бас нээлттэй хандах хэрэгтэй.
Таныг дагна таныг сонсно таныг хайрлаа бүх зүрхээрээ таныг магтан таныг хүндлэн хадихаа ихэмдээсэн таныг хайрлан өндөртөөргөн өтөвсөөгөн таны өмөр зөвхөн хадихаа бүх амьдралан зориулъя Табот хүндэ таныг дагна таныг сонсно таныг хайрлаа бүх зүрхээрээ таныг магтан таныг хүндлэн хадихаа ихэмдээсэн таныг хайрлан өтөвсөөгөн таны өмөр таныг магтан таныг хүндлэн хадихаа ихэмдээсэн таныг хайрлан өтөвсөөгөн таны өмөр зөвхөн хадихаа бүх амьдралан зориулъя Табот хадихаа ширхэг бурхаа бүгдийнхаа эзэн таймановэ хамгийн дэд эзэн амар тайвныхаа эцэг хураг амийн даврагчаа цорын даснадаг мөнхөр гомжлөгдөг Сүшигмир тайлбава омега ихимба эцэс миний аврагч Мессия миний үнэнчнэт хайц дийэцэн Табот хадихаа хүчирхийг бурхаа бүгдийнхаа эзэн тайлбановэ хамгийн дэд эзэн амар тайвныхаа эцэг хураг амийн даврагчаа цорын даснадаг мөнхөр гомжлөгдөг Сүшигмир тайлбава омега ихимба эцэс миний аврагч Мессия миний үнэнчнэт зөвхөн хадихаа бүх амьдралан зориулъя Амен. Өнөөдөр бид нэр үгийн цагаар Марк номын 2 дугаар бүлгийн 5 дугаар ишлэлээс суралцлаа. Иесус тэдний итгэлийг хараад саа өвчтөнд "Хүүмэн, нүгэл чинь уучлагдсан" гэв. Бурхны хүслийг хайхын тулд таны хийх ёстой хамгийн ихний зүйл бол өөрийгөө үгүйсгэх явдал юм аа. Яг одоо энэ цагт та зүрх сэтгэлээ нэгтлээд нэг үзээрэй. Өөрийн хийхийг хүсэж байгаатай адил зүйлийг Библиэс хайж олцоход түүнийг Бурхны хүсэл хэмээн
зарлаж болохгүй шүү дээ. Яг байгаагаараа шударгаар эзний өмнө ирээд өөрөөсөө асуугаарай. Ариун сүнс надад Бурхны үгээр дамжуулан юу хэлж байна вэ? Миний залбирлаар дамжуулан юу хэлж байна вэ? Нөхцөл байдлаар дамжуулан Бурхан хийснээ баталгаажуулж байна уугүй юу гэдгийг та нэгтлэн сонсоорой. Тэгэхээр өөрийнхөө хүслийг Бурхны үгэнд тааруулж нийцүүлэх гэж оролдох биш, харин жинхнээсээ шударгаар Бурхны өмнө ирж эзний хүслийг та сонсоорой. Эзэн тэгвэл тантай ярих болно. Тэгээд энэ цагт хамтдаа залбирах цагийг гаргацгаая. Тэгээд мөн энд нэг залбирлын сэдв ирсэн байна. Манай үйлчлэлийн баг 10 сарын 7-ноос эдгэрлийн баяр хөөр 8 зарчим 12 алхамд үйлчлэлийг эхлүүлж байгаа. Та бүхний залбирлын дэмжлэг маш их хэрэгтэй байна. Залбиралдаа шингээж өгөөрэй гэсэн байна. Тэгээд энэ цагт хамтдаа эзний өмнө ирж залбирах цагийг гаргацгаая. Эзэн минь ариун сүнс минь яг одоо энэ цаг үед одоо залбирх гэж байгаа зүйлийг биш. Өөр зүйлийг би залбирч тайлж асуух хэрэгтэй бол надад ойлгуулж өгөөч найсгүй чинь. Би өнөөдөр ярихгүй хойшлуулад яваад байгаа бүхий л гэмнүглүүдээ эзэн таны өмнө улаах. Жохом яг тэр ямар одоо хор хөнөөлтөй болохыг ойлгож мэдхэд тасвалтаараа намайг чиглүүлж өгөөч найсгүй чинь. Танд үнэхээр их баярлалаа. Миний төлөө өөрийн хүү Есүс Христийг загламаар өргөсөнд танд үнэхээр их баярлалаа. Бас монголчуудын төлөө үйлчлэх олон өөрийн зарц нарыг илгээж байгаа. Монголчууд бид ч гэсэн өөрсдөө эдгэрлийн баяр хөөр зэрэг олон үйлчлүүдээр танд үйлчлэх боломжийг танаар эвэгдэж авсныхаа төлөө маш их талархаж байна. Хэдийгээр бидний ойр дотны хүмүүс мэдэхгүй ч гэсэн тэдэрт нөлөөлж байгаа миний дотор, бидний дотор нуугдсан далд гэм нүглүүдийг, далд муу туршлуудыг, итгэлгүй байдлыг та өршөөж өгөөч гэж танаас гуйж байна. Тэгээд эзэн минь би хүмүүсийн сайхан сэтгэл, хүмүүсийн Христ дотор, үйлчлэл дотор тэр бүхнийг аваад явж байгаа байж үргэлжлүүлээд өөрөө хин нэгэнд үүнийг хийж өгөхгүй байгаа бол бас бидний уучлаач гэж танаас гуйж байна. Энэ цаг мөчид өөрийгөө үгүйсгэж байна. Би бол энэ гэж биш. Бурхан ийм хүнийг хүсэж байгаа юм байна гэсэн тийм шийдвэрийг өнөөдөр гаргахыг хүсэж байна. Есүс Христийн нэрээр танд талархан, энэ өдрийг өсчий төлөө талархан, надад Христийн нэрээр үйлчлсэн бүхий л таны зарц нарын төлөө талархан залбирлаа. Амен. Энд хүрээд Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан сонсогчдод баярлалаа. Маргааш иргэдийн цагтаа уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийн чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.